За үзэгчд маань үнэхээр одоо бас ардын өв соёлоо дээлж бүгдээрээ бас дээл хувцастайгаа ирсэн байна. За жоохон туршлагагүйтэй дахиулах дуугаа бэлдсэнгүү дараа жилийн тоглолтын дээр одоо дахиулах дуугаа бэлднэ. Үзэгчдийн маань одоо эмоц бол маш гайхалтай байна. Тэгээд миний хувьд одоо 6 сар гарантай жирэмсэн. Тэгээд хүүхдтэйгээ тайзан дээр гарсан маань бол нэр төрийн хэрэг маш сайхан дурсамжтай юм үдшиж болж байна. Тэгээд та бүхэн маань сар шинэндээ сайхан шинэлээрээ ирж утсан бүх хүмүүстээ маш их баярлалаа гэдгээ хэлье. Тэр торгоны 2026 тоглолтоо бас нээж сайхан дууллаа. Тэгээд манай үзэгчид үнэхээр сайхан энэ тоглолтоо хүндэтгэж бас дээл хувцсаараа гоёж үнэхээр сайхан иржээ. Тэгээд үнэхээр хүссэн хүлээсэн тоглолт нь байжээ. Тэгээд ингээд та бүхэндээ сар шинийн баярын мэнд хүргье. За ингээд торгоныхээ тоглолт маань 12 дахь удаага амжилттай тоглогдож байна. За ер нь бол зэрэгтэл маш сайхнаар хүлээж авж байна. Энэ бол дан ганц ардын дууны тоглолт биш юм. Энэ бол нөгөө өв тээгчдийн тоглолт, өвлөн уламжлагчдын тоглолт, Монгол төвний тоглолт юм шүү. Ингээд дараагийн тоглолтондоо монголчууд маань, үзэгчид сонсогчд маань торгоныхээ тоглолтондоо хүрэлцэн ирээрээ хамтдаа дуулж өв соёлоороо бахархсан сайхан үдшүүдийг та бүхэндээ бэлэглэх байна. Гал морин жилдээ та бүхэн маань эдгээрээ их төрлөөрөө төвшин амгалан сар шиндээ сайхан шинсхийн өрөөлийг өргөё. Бултаа минь дамуур өнөөдөр торгоны тоглолт нь маш сайхан болж байна. Одоо ардын урлагийг төвчээл яваа залуу үеуд гавьяатууд одоо манай алтан жаргал гавьяат утган жаргалч хоёр маань сайхан дуулж байна. Үзэгчид маань маш гоё хувцалж Монгол дээл хувцас бүйж бүрэн өмсч маш гоё сүрэлцэн ирсэн байна. Тэгээ та бүхэн сайхан шинэлээрээ. Энэхүү торгоны хээ тоглолтын маань ивент гэж оролцсон Сүв хувьцаат компани мөн 5 дүүрэн торгоны ихтлэхүүр мөн өөжин бүүвэ урлагийнхаа нийт хамт олон та бүхэндээ нийт уран бүтээлчнийхээ өмнөөс шин цэцлэнээсээ баярлж байгааг мөн илэрхийлье. Тэгээд өв соёл маань үн мөнх орших болтугай энэхүү сайхан тоглолтыг бүтээлдсэн нийт уран бүтээлчтэй болон Монгол улсын морин хуурын найрал хөгжмийнхөө нийт хамт олонд чинцлэлээсээ баярлал талархаж байгаагаа илэрхийлье. Гарж буй гал морин жилдээ илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан үйлс бүхэн бүтсэн тийм сайхан жил болтугай гэсэн сайхан ирүүлийг өөдөөд нь өргөн төвшүүлье. Сар шиндээ сайхан шилцгээгээрэй.
Өргөн цэргийн Шингис хаан болон Монгол улсын сэлэмж морин хоол найрал хөгжим эрхэм уран бүтээлчид 12 удаагийн хоргийн хээ тоглолтоо тав хүлээн барьлаа. Тогсон сууж таасан сэргсэн үзэгчид тав хүндээ баярлалаа. Яг ардын тооны тоглолт үзэх болсон маш уртай. Тэгээд цагаан сарын байг тэмдэглэх гэж чимтэрэг тоглоо. Гоё байна да. Энэ тоглолтыг бүр үзмэр санагдсан. Морин үрийн жуулга тоглож байгаа. Тэгээд дээр нь би ардын уртын дуучид, ардын дуучдын тоглож байгаа тоглолт болохоор үзэх сонирхолтой байсан. Сэтгэл сайхан байна. Би энэ морин үрийн жуулгыг бол одоо энэ тоглосон гол нь үзэх дуртай. Өнөөдрийн торгоны тоглолт бүр онцлог байна. Энэ бол цагаан сарын босгон дээр тийм ээ. Монголчууд Монгол үндэстнэрээ бахархах. Залуу үедээ Монгол уламжлалан ардын дугаараа хөрг сайхан юм боломжийг олгосон. Сайхан тоглолт боллоо. Үнэхээр сайхан тоглолт болж байна. Энэ олон хөгжимчид энэ их ая тоглож энийг үзэх нь үнэхээр сайхан байлаа. Бүрээд дуучид эдгээр оролцсон бүр их сайхан байна. Миний хүү Бэмбэт орж үндэсний урлагийн театрын дууч Бэмбэт орж ээж байна. Хүүдээ маш их баярлж энэ хамт олонд энэ гоё тоглолтод маш их баярлалаа. Маш гоё тоглолт болсон байна. Сэтгэл маш их өндөр байна. Анх удаа яг энэ ардын урлагийн энэ гоё цэнгүүн тоглолтыг ийм өргөн хүрээтэй их ач холбогдол өгсөн ийм тоглолтыг үзсний хувьд бол одоо үгээр илэрхийлшгүй тийм гоё сайхан байлаа. Тэгээд дараагийн жилүүд ч гэсэндээ энэ тоглолтыг байнга үзэж байхаа гэж итгэж байна. За морин жил гэж яагаад ийм сайхан тоглолт өвөдлөмжлэн дээдс ийм сайхан тоглолтод хүрэлцэн ирсэн энэ бүх үзэгчтэй үзүүлж байгаа хилээд авч өгсөн бүгдөө үзсэн энэ хамт олон бүгдөөнд нь баярлалаа. Бүгдөө гадморн жилтэн цаасан хүн санаагаар нь өссөн бүхэн хүслээр нь гэж наршиг мандад дэдгэрч яваарай. Үгээрээ биш үйлсээр ангалтай байгаарай. Зүү дээр биш зүрхээр ангалтай яваарай гэж өрөөгөөд эвтэй хүчтэй гэсэн энэ өрөөжийг тавья. За баярлалаа. Ёстой гоё байлаа. Ийм гоё болно гэж ёстой мэдсэн. Анх удаа үзчихсэн үү те? Анх удаа үзсэн. Харин 10 дууссан шүү дээ. Тэр бол их сайхан байсан. Гэхдээ л яснуудынхаа бас дууны утгыг тайлбарлаж байгаа нь бас айгүй биднэрт бас нэг мэдлэг нэмж байгаа аахгүй юу. Тэр нь их гоё байлаа. Бас зүгээр үзээд гарсангүй мэдлэгт бас л нэмэрлээ бас. Өөчтэйхэн гоё юм л гэдэг байгаа. Нөгөө юунд чинь дуунд чинь хэл хязгаар байдгүй гэдэг шүү дээ. Тэгээд би өөрөө ардын дуунд маш их дуртай. Тийм болохоор зорж ирж байна. Үнэхээр сайхан тоглолт үзлээ. Энэ тоглолтыг үзэх гэж дүүтэйгээ хамт ирсэн би. Дүүтэйгээ хамт ирэхдээ бит хоёр ингэж бүр зорж хуцалж ирлээ. Энэ бол миний ээжтэй авч өгч ирсэн торгоод манай ээж гэртээ тийж өмссөн байсан. Ээж маань надад төмрийн орон байгаа. Гэсэн эдийч ээжийнхээ өмсчихсэн дээлэр хоёлоо гоёод ингээд зорж ингээд сэтгэл дүүр үнэхээр сайхан болтыг үзлээ. Тэр сайхан дуучтай ингэж ойроос гарч үзээд үнэхээр сэтгэл багшлаа. Баяслаа. Сэтгэл дүүрэн сайхан байна. Торгон салхиар дамжин тогтун аялгуу зүрхэнд шивнэн. Өвгдийн минь үлдээсэн ардын дуу амилан эгшиглэн